그래서 바짝 붙여줘야 돼. 살살 붙여줘야 되니까. 마나카. 저만 따라오시면 돼요. 네. 자, 스토어 시키죠? 이게 마나카 이게 여러분들은 마나 있네 드시다 끝나고 여기서 한복수가 그다음에 있으니까 구경하셔도 된다고. 여기 오셔서 여러분들 그렇지. 여러분들은 계셔야 되고. 우리는 여기 보고 있어야 돼요. Нөгөө үнэснээ хувцсан фестивал болоод тэр үед ямарс нэлээд завгүй байлаа. Тэгээд амжилттай болж өнгөрсөн. Манай Монголд бараг 12 дэх төрлийн хувцас ирсэн. Тэгээд одоо Солонгос 4 сар гараад дулаараа сакура цэцэг ерөнхийдөө дэлбэлж эхэлж байгаа. Тийм миний наад харагдаж байгаа энэ ягаан цэцэг шиг юм сакура цэцгүүд дэлбэлж байгаа. Тэгээд одоо миний хувьд болохоор өнөөдөр дахиад өдрийг үйлчлэх дуусаагүй. Одоо би арбайттай цаг ажил хийн. Тэгээд одоо Ганнам нэрсэн байна. Сүүл явж арбайтаа хийх гээд гүйцэн одоо гялс ажиллагаа болох хоцорч байгаа. Өнөөдөр нэг юм үйл ажиллагаатай ажилласаа өглөө цагаар шилээ авцаасан. Тэгээд одоо буцаад ажилдаа очлоо. Тэгээд ажил дээр очиод бас ямар арбайт хийдэг, Солонгост ямар одоо ажил хийж болтоо яа гэдэг талаар бас хуваалцъя. Тэгээд миний хувьд өнөөдөр зөвхөн ажил хийх байгаа. Тэгээд арбайт гэдэг нь болохоор ерөнхийдөө цагийн ажил учраас байнга тэгээд солигдол янз янзын юм хийдэг дөө. За тэгээд удахгүй миний арбайт хийдэг газар болцгаая. Би энэ газар баг 4 жил гараа ажиллаж байгаа. Ерөнхийдөө хагас бүтэнээр очиж ажиллая. За тэгээд удахгүй миний ажлыг хамтдаа хийцгээе. Ороод өнөөдөр орой 10 хүртэл арбайт ажилтай байгаа. 왔어요. 네. Би баг 4 жил ажиллаж байгаа. Тэгээд айгу манай захирал айгу сайн хүмүүс байдаг. Энэ степэн дээр нүртэл ингээ миний зураг байцдаг. Тэгээд хоёр хүүтэй. Тэгээд хоёр хүүтэй болохоор намаа яг нөгөө хөнгө болохоор яг охин шиг л айгу сайн ханддаг. Тэгээд ээж аав шиг санаа зовтой загналтаа загнадаг юм хүмүүс байна. Орой минь одоо 11 цаг болж байна шөнэ. Тэгээд ямар ч сан өнөөдөр ажилдаа байжгаад ажиллаад хараад ойролцоогоор 1 цаг яваад хөөдөрсөн. Тэгээд гадаа харах болон гадаа л хвчлэг хийсэнгүү ямар ч байсан ажил хийгээд мөнгөтэй олсон байгаа. Баяцаа. Тэгээд одоо болохоор өнөөдөр ямар ч ингэ нэгтгэх өдрийн бичлэгийг дуусгах гэж байна. Одоо миний хийх зүйл юу вэ гэхээр өнөө маргааш би нөгөө төрөө буяа гэдэг лого хийх хэрэгтэй байгаа. Тэгээд түрүүтэй уулз ингээд цагаа тавралцсан. Тэгээд маргааш би тэр ярих ном болохоор Машимелло Яги гэдэг одоо Машимеллогийн тухай Машимелло гэдэг нөгөө нэг юм хөөсөн чихэр штэ тий. Тэрийг идэхгүй байх гэсэн сэдвийн доор ерөнхийдөө бол юм ном байгаа. Тэгээд энэ номоо ерөнхийдөө бол баг зэрэг бэлтээд тэгээд өнөөдөр нэг оройтгоор унтна. Яг тэгэхээр маргааш бас хийх ажил байгаа болохоор өглөөрт босно. Гэхдээ би ер нь бол жоо орой суудаг. 12-оос өмнө баг унтдаггүй. Өглөөгөө эрэхтэй хөвчлэн ажил байгаа бол ном уншдаг. Ажил ихтэй ахын бол утсаараа ерөнхийдөө бол одоо тэгээд Dream Project төслийнхаа ажлыг Let's Go нөгөө залуучтай холбооны бас юмнууд тэгээд CCA группийн пэйжийг тэгэл ер нь бол бараг миний хариуцсан 5-6 пэйж байдаг. Тэгэхээр тэрэнд ирж байгаа мессеж мэдээллүүдийг шалгах, пост оруулах, тэгэл хэнийг нь хариу өгөх гэл ерөнхийдөө утсан дээр нэлээх юм хийдэг байгаа. Тэгээд тиймхүү ачаалууд ялангуяа нэг
одоо 4 сарын үед болохоор нэлээд үйл ажиллагаа байгаа учраас ихэвчлэн бүртгэл дээр байгаа. Тэгэхээр хүмүүст холбоо барих, хариу өгөх гэсэн асуудлууд бол нэлээх байгаа. Тиймэрхүү асуудлууд байхгүй. Жохон завтай үед бол нэг хуцаа оролдохгүйгээр метроны цаг бол ном унших юм уу? Арай нэг өөр зүйл хийхэд зарцуулах гэж үздэг. Тэгээд боломж олохгүй бол уцаал оролтно л та. Тэг өнөөдрийн үед ч гэсэн одоо 4 сарын 6-нд удахгүй Монголоос Ганж авахлаах маань ирээд ерөнхийдөө бол бас нэг жижигхэн ток шоунд лекц байгаа. Тэгээд энэ болохоор Let's Common төрийн бас байгууллагаас 2 сард нэг удаа зохион байгуулдаг. Солонгост байгаа хүмүүст Монголын хөрсөн дээр буухад хэрэгтэй зүйлс, Монголд байгаа хүмүүсээс яг хэрэгтэй мэдээллүүдэд бодит зөв мэдээллийг авахт нь туслах зорилт хийгддэг ийм ток шоу байгаа. Тэгээд тэгэхээр айлах өөргөө завгүй байх тусмаа хэцүүлэг амжуулах боломжтой байдаг. Тэгээд энэ Marshmallow Yagi гэдэг маш сонирхолтой гоё ном байгаа. Тэгээ энэ дээр бас миний амьдралын зарчмууд их гарч ирдэг. Тэгээд удахгүй бас төрөө буяа гэд блог дээр оруулахаар та бүхэн бас заавал нэг сонсоод үзээрэй. Би намайг өөрөө бол одоо 3 4 дахин уншиж байна. Унших болгонд зүйл сурч авдаг. Тэгээд өнөөдрийн бас энэ номоо бэлдээд та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл хүргэж хүүднээс жоохон суурж судална. Тэгээд унтлаа. Тэгээ маргааш өглөө бас уулзцгаая. Баяртай. За өдрийн мэнд өнөөдөр 4 сарын 2 дахь өдөр энэ 7-ны 2 дахь өдөр эхэлж байна. Миний хувьд өглөө босоод ямар ч гэсэн гэртээ за одоо өдөөс хойш хичээлтэй нэг цагаас тэгээд хичээлдээ явахаар гараад ирсэн байна. Тэгээд сургууль дээр сургуулаа харуулъя амжих юм бол баг цаг байгаа учраас салт кемпс харуулж амжих байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бас хамтаагаарай. Тэгээд өнөөдөр болохоор нэг их юм хийх болох бас ихвчлэг оруулахгүй байх. Тэгээд будгүй сургууль дээр уулзцгаая. За өнөөдөр нэгтгэн цаг хичээлтэйсэн. Тэгээд хичээлээ таарсан. Одоо би нэг хүүхдтэй зөв товгийн хичээлтэнд туслаад 7 хоногт 2 цаг бэлдэж өгч байгаа. Тэгээд тэр хичээлтэнд туслахаар номын саналгаа явах гэж байна. Тэгээд очиод бас номын сангаа танилцуулъя. Маа номын сан сайн гоё номын сан байгаа. Тэгвэл номын сан олж үзье. Номын маань энэ тэгээ ер нь 2 компьютер. Тэгээд нэг нь бол дотоод хичээлийн ном, нэг нь гадаад орчуулгатай англи дэх юмнууд байдаг. Тэгээд давхар энэ болохоор нэлийн чөлөөтэй. Нэг нь болохоор бүр яг хүүхдүүд зөвхөн хичээлээд ширээ сандаар дүүрсэн байгаа. Энэ сэтэл яг кофе шоп руу хичээлээ хийдэг юм дөө. Би шалгалт хэвлэл энд ч хонж өндөл нэвтрүүлгээ бэлтгээд ирсэн байна. Тэгээд энэ бит хоёр болохоор хөвчлэн дандаа study room нэвтрүүлгээ бэлтждэг. Тэгээд study room нь яг ямар даваа талтай гэхээр битүү юм нэг өрөө бит болохоор гадны дуу чимээ орохгүй. Тэгээд үний үед зэрэг бол цагийн 1500 гэдэг юм боломж юм байдаг. Тэгээд одоо study room руу орж байна. За study room гэдэг бол хүнийхээ тоёнлогоор 20,000 евро байгаа. Тэгээд хөвчлэн ингээд жижигхэн хөрөөртэй тэг уухнуудаа бүгдийн цаанаас авч болдог гэдэг. 이런 정도의 데이터 만약 조합이다. 그러니까 이런 것도 우리가 보통 이상합니다. Өнөөдөр өглөө 9-с хичээлтэй байсандээ хичээлдээ хоцроод тэгээд шууд угсаад нэг бүх хичээлтэй болохоор янз бүрийн блог бичих скоп байсангүй. За тэгээ одоо ямар ч хичээлээ тараг гэрлүүгээ харж авч байна. Тэгээд өнөөдөр ямар ч гэртээ жоо хичээлээ давтаад гэрээ цэвэрлээд гэртээ өнжих байхаа. За тэгээд өдөрт маргааш уулзцгаая. Сайн байцгаана уу? Орой гараад ирсэн байна. Тэгээ өнөөдөр MD1 дайдагийнхаа хамт олонтойгоо уулзаад кондэ дээр хамтаа хоол идээд одоо юм гоё газар авах шаардлагатай маавнгаа бас энэ аяг үзэж байна. Тэгээ энэ болохоор кондэ дээр байх common ground гэдэг одоо нэг монголоор энэ чинь юу гэдэг вэ? Торт бишээ. Контейнеруудаар ингээд хийсэн бичгэн бас
одоо зам залуучд хэсэг байгаа. Энээс бас хуваалцсан. Тэгээ өнөөдөр MD1-ийнхантайгаа хамт өнгөрүүлээд өнөөдөр энэ ажил барах дуусж байгаа. Өглөөний мэнд өнөөдөр 4 дахь өдөр хичээлдээ явах гараад ирсэн байна. Тэгээд миний хувьд бол 7 хоног маань баг талтаа ороод өнгөрч байна. Тэгээд хичээлийн хувьд болохоор өнөөдөр бас дахиад 2-3 цагийн хичээл байгаа. Тэгээд сургууль дээр өнөөдөр сургууль дээр хичээлээ хийчихэд өнөөдөр бас уул нь бол өдөөс хойш нэг төлөвлөгөө байхгүй гэртээ ирэх байгаа. Гэхдээ гинтийн уулзалт юм ажил гарвал тэр тал руу явна гэсэн үг. Тэгээд сургууль дээр уулзлаа. Хай за ямар ч гэсэн өнөөдөр хичээл төр завсралгааны цаг 3 цаг цонхтойгаа тэгээд энэ хугацаанд сургуулийн танилцуулгыг болохоор Seoul Kwak-Seoul Day буюу монголоор бол шүтээс гэсэн Солонгосын техник их сургууль байгаа. Тэгээд улсын сургууль учраас зардлын төлбөрийн хувьд бол нэлээд бага, бус сургуулиудтай харьцсан бол нэлээд бага тооцогддог Солонгостой. Тэгээд тэтгэлгийн үедс нэлээд сайн өгдөг. Одоо миний хувьд 4 жил одоо 4 курс нэмэлт удирдлаар 9 дахь удирдлаа сурчээ. Тэгээд төлбөрийн хувьд ярих юм бол тэтгэлгийн хувьд одоо TOEFL оноотой хичээлээ сайн хийж чадах юм бол байр, хоол, сургалтын төлбөр бүх зүйлээр чи хангаж өгдөг. Хичээлээ сайн хийх юм бол чи мөнгө өөрөөсөө зардлахгүйгээр ашиглаад байгаад ах бүрэн боломжтой. Тэгээд яг сүүлийн үед намайг анх ирэхийг бол одоо монголчууд ихтэй. Хэлний бэлтгэлийн хувьд болохоор ямар ч гэсэн идуулаа ингээ заавал нэг байгууллагуудаараа холбогдчихж ирдэг болсон юм байлээ. Тэгээд төлбөрийн хувьд болохоор сая 300 байсан баха. Яг санахгүй. Би яг тэгэхээр өөрөө энэ хэлний бэлтгэл сураагүй. Би болохоор энэ бакалаврын оюутан 4 курс бизнес удирдлагаар сурдаг. Тэгээд чиглэл нь өөр өдөг. Тэгээд техникийн ангууд байгаа, барилгын ангууд, бизнес удирдлагын ангууд гэдэг ер нь бол бүх төрлийн нэлээд олон мэргэжил байгаа. Тэгтээ ангаах энэ төр бол байхгүй. Тэгээд байршлын хувьд болохоор соггэ гэдэг яг жоохон хотын төвсөс баг зэрэг зайтай. Тэгээд нийт 53 бараг 4 билүүд ямар ч гэсэн нэлээ их барилгатай айгу том. Солонгостой бол кампусаараа хамгийн томоор 4-т ордог. Нэлээ олон киноны зураг авалт хийгдчихсэн. Өмнө нь үзчихсэн бол Chasing the Trap гэдэг тэр киног бүр тэр чигтээ манай бизнес удирдлагын нэг чиглэлийн салбар тэр байрлал дээр бүгдийн зураг авалтыг хийжсэн. 3 цаг цонхтой хийх юм байхгүй жоохон хичээл авахгүй тэмцээс явж номын санд орчиж хичээлээ хийлээ. Тэгээд номын санд орох номын өвдөлт авахгүй. Суудлаа авдаг байгаа. Суудлаа авдаг айл үрэл хэрэг суудалтай харах юм дээр энэ одоо нөгөө шалгалт хэлэхээр бүр авчирлаад битүү дүүрэн болчихсон. За одоо эндээсээ суудлаа захиална. За одоо ингээд миний судал дээр би судлаа захиалж учраас өөхөө ирэхгүй би энэ судал дээр 3 цаг суух боломжтой гэсэн. За гэртээ ирсэн. Тэгээ өнөөдөр 7 хөнгөр чинь эрт ирсэн юм чинь. Өсөө бодчих тийм үү гэж бодоод өс ингээд дээгүүрээ хардаагаар шаргалцдаг. Өсөө гэртээ бодно. Тэгээ өсөө үстэй. Тэгэхээр зур ганцаараа нэг гэртээ байгаа тохиолдолд гэсэн төсөө бодчих болно. Одоо их зүгээр түрхэл бодчихтой юу амар. Эний хотон гинсэн шаарлаад ингээд угаасаа харна гэсэн. Тэгээд би нөгөө хагасаа өдөр нэг ток шоунд оролцох хэрэгтэй. Тэгэхээр төсөө бодчих. Айтай харагдах болохгүй. Тэдээ хамтдаа төсөө бодъё. Тэгэл өнөөдрийн хооронд нь хойлох утгаал байцсан юм бэл. Ингээ хөсрүүлээл. Тэгэл
ингээ доторч амж түргээл тэгээд буцаад сухтын дараа гоё болчихно. За юм болчихсон. Энэ нэг гурав өмссөн, бэлэг өмссөн. Тэгээд энэ дотроо хоёр жижиг юмнуудаа ингээ бүгд хийцэн. Ингээ сэсрээд ойролцоогоор нэг 20 удаа сэсэрчдэг. Артлын CCA-г бичгээд өчтөр гүйж байгаа шаараас нөгөө сивсэг живсэг хоёроо буруу хараад жиж агуулга айтдаг чаддаггүй CCA болгоно. За ингээд ерөнхий будаг маань бэлэг болсон. Бас нэг шинэ цодыг харуулчих гад. За ингээд хүүснүүд гадарч байгаа. Хүүс гадарна. Тэгээд энэ хүүсөө шууд түрхэл. Тэгээд ингээд бодчихно ерөнхийдөө бол амархан. За үсээ бодцсон. Ингээд яг яамаа гараад идэх шүү. Тэгтээ яг зөв бороо гэдэг. За миний үс болохоор богинохон болохоор хангалттай хүрч байна. Бараг илүү гарч байна. Тэгээд урт устай хатаас би нэг бодчихсон. Нэг ер нь бол хүртгэн биш. Дунд хэмжээний өсөнд бол хангалттай хүрчтэй. За одоо ингээд үсээ будаад дууссан. Одоо хэсэг хүлээн. Тэгээд тухай жоохон болчлаа. Энийг арчиж янзлахаас. За тэгээд гоё жигтгэн өнгөтэй үстэй боётой болцгаая. За үсээ будаад дууссан. Тэгээд ингээ харагдаж ямарсан нэг доод хэсэг маань шар өнгөч нэлээд гэрэлтэй боргоодсэн тэрийг ингээ арилгаад жигтгэн бор хүрэн хар хүрэн өнгийн үстэй болчлоо. Тэгээд юм ингээ ширээ сандал арьсан дээр будсан бол арилжаад хувцуудаа арилах нүг үе сайн мэдгүй. Тэгтээ яг гэрээ хувцамж гайгүй байлгүй. Тэгээд ямар ч гэсэн ингээ өдрөсөө бас давхар бодчихлаа. Тэгэхээр гэртээ байгаа хүмүүс одоо нэг будаад хөнгөө ч юм уу тийм бодтол гадуур болохоор одоо Солонгост миний үсээ сургуулийн хамгийн хямдхан үс чинь л баг 50,000-аар буддаг. Тэгэхээр 5,000-аар ингээ будгаа аваад өөрөө будцсан хамаагүй хямдхан амар. Тэгэхээр бас хэрэгтэй үнднээс хэрэг бол ингээд хүс будгаа будаарай. Тэгээд 4-р өдрийн маань блог ингээд өндөрлж байна. За маргааш болцгаая. Баяртай. Сайхан амарцгаарай. За өглөөний өнөөдөр 5 дахь өдөр 7 хоногийн хичээлдээ явах хамгийн сүүлийн өдөр. Өнөөдөр хичээлээс өмнө Монгол 5 орчоод хичээлдээ явна. Тэгээд замаараа Монгол 5-нд ямар газар байдаг хүмүүстээ хэлтэйгээ хамтаагаарай. За ямарчсан энэ 7 хоногийн маань хичээл тэр жигтэй дуусчлаа 5 дахь өдөр. Тэгээ өнөөдөр ямарч ингээд 7 хоног хичээл тусаар амар азаргалтай болцдог. 10 жилтэй ер нь бол өмнө нь юм байгаагүй л та. Одоо ингээд төгсөх курс болсон чинь хичээлд явахаас жоохон залхуу өрөөд тэг волонтерууд уулзсан. Тэгээд урлагийн багийнхантайгаа уулзаж бас цаашдаа төлөвлөгөөнүүдээ ярилцах байгаа. Тэгээд орой гэртээ арайд ямарчсан энэ 7 хоногийн маань яг ажлын 7 хоног маань дуусах гэж байгаа. Тэгээд маргааш бүр сонирхолтой өдөр байх болно. Ягаад тэгэхээр маргааш би COIX орох хэрэгтэй байгаа. Энэ өдрөг болохоор би бараг нэлээ 2-7 гэрмэс хүлээж байгаа. COIX дээр юу хийх вэ гэхээр COIX дээр албан ёсны одоо Current Travel Expo гэдэг 2019 болж байгаа. Тэгээ 18 онд болохоор би өөрийнхөө аяллаа зургийг явуулаад 2 тасалбар авч исэн үзэх эрхийг. 19 онд энэ онд болохоор тэн дээр болж байгаа нэг ивентэд оролцож байгаа. Тэгээ тэр ивент нь юу вэ гэхээр гадаад оюутнууд дундаас өөрийнхөө одоо аяллаа туршлагыг хуваалцах юм ток шоу байгаа. Тэгээ тэрэнд битралаа явуулаад ямарсан шалгараад энэ маргааш тэр ток шоунд оролцохоор байгаа. Тэгээд COIX дээр очингоо сонирхолтой үзүүлнэ. Уулзмаар энд болж байгаа. Тэгээд уулзалт хүртэл маань нэг цаг гаруй байгаа учраас кафе намаачлаа ороод юмаа хийнгээ суунгаа 5 хүнс кафе намаацыг танилцуулъя. Тэгээд кафе намаацсан Солонгос Монгол кофе шоп дээр маш олон хүмүүс мэддэг. Тэгээд бас энэ блогийг үзэж байгаа хүмүүс байвал ирж үйлчлүүлээрэй. Гоё Солонгостой Монгол кофе үйлдэл явуулдаг кофе шопоор бас үйлчлүүлэх сонирхолтой. Тэгээд орж кафе намаацтайгаа танилцъя. Тэгээд би одоо энд явж зурж хичээлээд байгаа. 7 цагаас уулзалтанд явлаа. 이번에 이제 다낭이 더 유행.
니네 오빠가. баг зориотой одоо хамгийн орох явдлаар тагсаад. Өдөр ямар ч жоохон балраал явчихэд би нөгөө нэг хагас өдөр болгон аяг байсан байхгүй юу? Хүмүүс бодох сургалтын сууж байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг нэйл артлах. Тэгээд сайхнаа сургалт маань болно эхэлсэн. Тэгсэн чи одоо хамгийн тэнхээ үйл ажиллагаа ивентүүд маань дандаа хагас өдөр болоод тэгээд хичээлээсээ чөлөө аваад явж ийн ямар ч ороод нөгөө нэг юмнуудаа авцсан, даалгавраа авцсан. Тэгээд чөлөө өгөөч ямар ч өнөөдөр төвөд чадахгүй ингээд өнөөдөр одоо ажил нөгөө нэг хоёртой болох ток шоунд оролцох хэрэгтэй. Тэгээд тэрнээс 11-ээс эхлээд байгаа. Тэгээд ямар ч эндээсээ чөлөө авч байгаа. Ер нь бол энэ талаараас дахиад нэг хэлмээр санагдаад бичлэгэндээ оруулж байгаа. Ягаад тэгэхээр одоо миний ард харагдаж байгаа шиг юмхүү центрууд байдаг гадаад иргэд зориулсан. Тиймхүү газраас жолооны үнэмшлэх, маш жолоо авах, одоо хумс будах, нүүр будах, үүс янзлах гэх маш олон сургалтууд зохион байгуулдаг. Тэгээд тэр сургалтуудынх нь даваа талны юу юм бэ гэхээр үн төлбөргүй байгаа. Ер нь бол баг бүгд үн төлбөргүй. Гэтээ одоо хумсны гэхэд ингээд 100 мянгыг өгж байгаа. Тэгээд тэр 100 мянгаараа ийм будаг одоо нөө хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүдэд авч ял гэсэн үг. Үсний ачсан ерөнхийдөө бүгд төлбөргүй. Гол нь хэрэглэгдэх материалуудын мөнгө л гэж авдаг болохоор компьютер тэгээл одоо ер нь бол маш олон сургалт байдаг. Байнгын урт хугацааны сургалт байгаа. Бас шалгалт өгөөд ирэх авах сургалтууд байгаа. Эсвэл нэг удаагийн ирж зүгээр одоо өнөртөө ус хийх, саун хийх юм те. Ийм сургалтууд маш их байдаг. Тэгээ зөвхөн одоо миний холын сумбуг байна те. Сумбуг гэлгүй гэртэйгээ ойрхон нэг хайгаад үзээрэй зөндөө байгаа шүү гэж бас тахал санаад манайдад мэдээлэлд орууллаа. Одоо би дараагийн ажил руу гүйлээ баяртай. За би ямар ч сан экстра ирсэн. За хоолой идэж гадарлаа. Тэгээд өнөөдөр миний хувьд бол энэ бол баг 10 баяж шахуу юм хийж байгаа. Ягаад тэгэхээр урах айлын туршлагаас ярилцж байгаа. Тэгээд цалин 100 мянга авч байгаа. За тэгээд энэ газраас танилцуулъя. Өнөөдрөөс сайн спорт энэ бол жил болгон зохион байгуулалттай үйл ажиллагаа болохоор айгу гоё болдог. Тэгээд энэ одоо 2 3 жилдээ зохион байгуулалт хийж байна. Хамбог өмссөн. Хамбогоо өмсөө гадарцаа одоо бид нар тайцсан дээр бэлтгэлээ хийх гэж удахгүй яг үнцэн үйл ажиллагаа маань 2 цагаас эхэлнэ. Тэгээд бэлтгэлтэйгээ хийж байна. Тэгээд бидний ток шоу болох тайз маань ард харагдаж байгаа. Энэ тайзан дээр ток шоу бол тэгээд биднээс өмнөөс гадаад оюутнуудын флаш мов бүжиг байгаа. Тэгээд жүжиг ер нь бол маш олон зүйлсүүд байгаа. Тэгээд энэ газар аяллаар одоо энэ нөгөө Пагнам Экспо байгаа шүү дээ тийм. Энэ дээр юу болж байна гэхээр ийм гоё зураг фото зон зөндөө байгаа. Зураг авах газрууд зөндөө байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс өглөө эрт ирээрээ. 지금부터 진도 За битээ өнөөдөр сингл байсны ач гавьяагаар кино үзлээ. Тэгээд Чүндүн дээр 2 киног үзсэн. Одоо цөөхөн мас гараа явж байна. Ямар ч өнөөдрийн хөтөлбөр маань ингээд дуусчих шиг байна. Амар хөөрхөн кино тийм. Хөөрхөн сонирхолтой байсан. Гэдэг айлгаад инээлгээд ахаар айгуу сонирхолтой юм байна. Тэгээд ямс нэг удаа гараад дуусж байгаа. Тэгээд сингл авч бас ашигтай л юм байна. Ашиг гаргасан. Тэгээд тав бас сингл бас бити утраараа ашиг гаргаарай. Тэгээд сайхан амарцаагаарай.